Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал суугтаа тавтай морилно. Өнөөдөр та бүхэндээ хит их идэхээс хэрхэн сэргийлж болохыг хуваалцах болно. Танд заримдаа хит их идэх үе байдаг бах. Жишээ нь та ходоодныхоо хэмжээг 100% гэж бодвол 80% хүртэл нь идээрэй. Хоол идэхэд цадсан чимшиг, цадаагүй чимшиг мэдрэмж төрсөн бол идэхээ болох цаг нь болсон гэж бодоод хоол идэхээ зогсоох хэрэгтэй. Гэхдээ тавган дээр байгаа бүх хоолоо идэж дуусгах гээд хэтрүүлэн идчихдэг тал хүн болгонд байдаг бах. Мэдээж хоол идээд гиз цатгалан байхаар жаргалтай байж чаддаг, мөн амттай хоол идэхээрээ баяр баясгалан мэдэрдэг шүү дээ. Бидний биеийн бүтцийн нэг хэсэг болох допамин хэмээх таашаал өгдөг бодоос тархинаас ялгархад бид таашаалыг мэдэрдэг. Орчин үеийн хүмүүс хоолгүй болох вэ гэдгээс илүү хоол идээд жин нэмчих вэ гэдэгт илүү их санаа зовдөг гэдгээрээ онцлог юм. Тэгвэл бид хит их идэхээс сэргийлэх боломжтой. Хүн бүхэн сайхан, хөөрхөн харагдахыг хүсдэг. Өнөөдөр миний танилцуулах гэж байгаа ном маань "Та яагаад хит их иддэг вэ?" гэдэг нэртэй ном юм аа. Энэхүү номонд хит их идэхээс сэргийлэх аргуудыг зааж өгдөг. Энэ номын зохиолч нь таргалтын чиглэлээр мэргэжсэн клиник сэтгэл зүйчээр ажилладаг хүн юм. Эхлээд хизээ хэтрүүлэн идчихдэг, үүнээс хэрхэн зайлсхийх талаар тайлбарлаж өгье. Жишээ нь хоолны дэглэм барьдагч гэр бүл найз нөхөдтэйгөө хамт хоол идэхэд дэглэмээ орхигдуулж ердийнхөөсөө илүү хидэх хандлагатай болчихдог. Иймэрхүү хүмүүст хит их идэхэд хүргэдэг цөөн хідэн амьдралын хэм маяг байдаг бөгөөд хэрвээ та хизээ хэтрүүлэн иддгээ мэдчихвэл хит идэхээс сэргийлж чадна. Та хоолны дэглэмийн янз бүрийн аргыг туршиж үзсэн байх. Эсвэл хоолны дэглэм барихаас татгалздаг байх. Тэгвэл хэтрүүлэн идэхгүй байхыг хэрхэн өөртөө амархан зуршил болгож эрүүл төгс биетэй болохыг олж мэдхийн тулд энэхүү видеог маань үзээрэй. За тэгвэл одоо хит их идэхгүй байх 3 зарчмыг хэлж өгье. Эхнийх нь бүү худалдаж ав. Хоёр дахь нь бүү үйлчил. Гурав дахь нь бүгдийг нь бүү ид. Эдгээр нь маш энгийн боловч үнэхээр ач тустай зарчим гэж хэлж болно. Эхний аргын тухайд бүү худалдаж ав гэж байгаа. Та супермаркетаас хоолны материал худалдаж авахдаа энэ хэрэгтэй юм байна, энэ ч хэрэгтэй юм байна, энэ ч гэсэн хэрэгтэй гэж магадгүй гээд хитрхи их зүйл худалдаж авдаг. Тэгвэл дэлгүүрт орохоосоо өмнө хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг бичиж зөвхөн хэрэгтэй юмаа л худалдаж аваарай. Хоёр дахь зүйл бол бүү илчил гэж байгаа. Та ресторанд ороод идэх хэмжээнээсээ илүү их хоол захиалж байсан уу? Заримдаа бид үнэхээр их өлссөн үедээ их хоол хийх юм уу? Ресторанд их хоол захиалцдаг. Ялангуяа 5-4 хоол байвал идэх хэмжээ маань болчихсон ч сэтгэл маань цадаагүй байдаг болохоор тавган дээрх бүх хоолыг идчих гээд байдаг. Тийм болохоор хит өлссөн үедээ хоолныхаа хэмжээг анхаарах хэрэгтэй. Мөн та үгүй гэж хэлэх зөрөгтэй байх хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй хүн жин нэмдэг гэсэн Япон үг байдаг байна. Учир нь бусны өгч байгаа юмд татгалздаггүй, өгсөн хүний сэтгэлийг боддог, өгсөн юмыг нь идэж дуусвал бусад зүйл сайхан болно гэж боддог болохоор ийм үг гарсан байна. Монголч гэсэн үнтэй төстэй байх. Айлд орсон бол өгсөн хоол цайг нь бүгдийг нь идэж ууж дуусгах ёс байдаг. Гэхдээ ийм ёс байлаа гэд та ходоодоо гаргуунд нь хаяж болохгүй. Заримдаа үгүй гэж хэлдэг байгаарай. Одоо хит их идэх зарим хэм маягийг танилцуулах болно. Эхнийх нь хоол идэх арга юм. Бид яагаад хит хурдан иддэг вэ? Хурдан идэх гэдэг нь 20 минутын дотор хоолоо идэж дуусгахыг хэлж байгаа юм. Та нарын дунд хоолоо 20 минутын дотор дуусгадаг хүн байна уу? Магадгүй энэ видеог үзэж буй хүмүүсийн ихэнх нь хурдан иддэг байх. Тэгвэл яагаад 20 минут хоол идэх хэрэгтэй вэ? Хоол идэж эхэлснээс хойш 20 минутын дараа тарих цатгалын төвийг төгжүүлж цадсан гэсэн дохиог хүлээж авдаг байна. Иймд та хоолоо 5 минутын дотор идэж дуусгавал үнэхээр цадсан ч үлдсэн 15 минутанд танд өлссөн мэдрэмжийг өгсөөр байх болно. Тэгээд ахаад идэх юм хайж эхэлнэ. Хоол нэмж идэнэ. Мөн нөгөөтэйгөр 20 минутын турш хоол идээд дуусгасан. Тэгсэн чинь таны яг урд амттан байна. Ялангуяа эмэгтэйчүүд бид амттангаас буцдаг үе идчихдэг. Дараа нь бидний хоол идэх туршил илүү их нэмэгддэг байна. 20 минут хоол идэх арга нь хатсан болгоно амандаа зурмаг болтол нь зажлах гэсэн үг юм. Мэдээж ингэж хоол идэх нь амархан биш ээ. Таныг бага байхад эцэг ихтэй нь хоолой сайн жажилж ид гэж загтдаг байсан баг. Гэхдээ том болоод
хоолоо тийм ч сайн жажлахгүйгээр идчихдэг болсон байдаг. Тиймээс хоолоо юм сайн жажлаад нух шиг болтол нь эзнэр цадах дөвөөс дохио хүлээн авахд илүү хэлбэр болдог. Мөн турхыг зорж байгаа хүмүүст хоолоо сайн зажилж идэхийг зөвлөдөг. Мөн бидний анзаарах ёстой нэг зүйл бол халбах сэрээгээ тавихтаа ухамсартай байх явдал юм. Хэрэв та халбах сэрээгээ гартаа барьж байвал аманд тань хоол байгаа ч дараагийн хоолыг аваад амандаа хийх рефлекстэй байдаг. Тийм болохоор хоолоо удаан жажилж идэх гэвэл нэг удаа амандаа хоол хийсэн бол тэрнийг идэж дуустал халбах сэрээгээ түр ширээн дээр тавиарай. Хоолоо удаан зажлах гэдэг нь жингээ хасах маш энгийн арга бөгөөд мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай хэн бүхэн хийх боломжтой. Хоёр дахь зүйл бол аман дотроо ямар нэг юм байлгах хэрэгтэй байдаг. Жишээлбэл та хоол идэх хооронд чихэрлэг зүйл иддэг үү? Өлсөх болон өлсөх мэдрэмж авах хоёр нь өөр гэдгийг та ойлгох хэрэгтэй. Заримдаа өлссөн үедээ амттан идмээр санагддаг үе танд байдаг бах. Энэ бол өлсөж байгаа мэт мэдрэмжийн хуурмаг байдал юм. Энэхүү төрөгдөл нь 5 минут орчим үргэлжилдэг байна. Тэгвэл бид яагаад ийм хуурмаг зүйлтэй байдаг вэ? Чихэрлэг зүйл идэхэд тархинаас ялгардаг допаминаар стресс маань тайлагддаг. Гэхдээ энэ хуурмаг байдлыг арилгах хэрэгтэй. Яагаад гэвэл бид чихэрлэг зүйл идэх зуршилтай болох аюул бий. Тэгвэл өлсөх мэдрэмжтэй үе нь 5 минут орчим үргэлжилдэг гэсэн шүү дээ. Энэ үед анхаарлаа сарниулж биеийн сонголт хийх, цонхоо нээх, тэнгэрлөө харах, эсвэл хин нэгнтэй ярилцах зэрэг үйлдэлийг хийвэл өлсөж байгаагаа мартаж чадна. Хэрвээ танд өлсөх мэдрэмж хിവэрэ байгаа бол чихэргүй кофе, цай уух, эсвэл бүх зажлаад анхаарлаа сарниулаарай. Хит их идэх гэдэг нь өдөр тутмын авах ёстой илчлэгээс илүү хэтэрсэн хоол идэх гэсэн үг юм. Тийм учраас эрүүл байх хамгийн сайн арга бол хит их идэхгүй байх гэж хэлж болно. Энэ нь маш энгийн зүйл. Дорн дахны ангаа ухаанд 80% өлсгөлөн байхад эмч хэрэггүй гэсэн алдартай үг байдаг байна. Өрөндийн орнууд ч гэсэн хит их идэхгүйгээр бие махбодоо хэрхэн эрүүл байлгах талаар эртнээс хэлж ирсэн. Орчин үед хүмүүс янз бүрийн сэтгхүйтэй, арьсны өнгө, биеийн галбир зэрэгт чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болсон боловч ангаах ухаан, шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүн урт наслахын тулд хит их идэхгүй байх нь чухал гэдг нь өөрчлөгдөөгүй хിവэрэ байна. Гэхдээ заримдаа хүмүүст идэж байгаа хоолоо үлдээхээр сэтгэлд нь эвгүй, мөнгө хэмнээгүй ч юм шиг санагддаг байна. Мөн жоохон байхад нь эцэг гэх нь хоолоо үлдээчихвэл загиндаг байсан нь нөлөөлдөг баха. Тийм болохоор анханасаа идэж буй хэмжээгээ хянаж, идэж болох хэмжээнээсээ илүүг бусадтай хуваалцаарай. Жишээлбэл та ихэвчлэн гэртээ хооллдог бол 5гаа жижиг болгож болно. Эсвэл ресторан юм уу, хоолны газар хоол захиалахдаа бага хоол захиалах юм уу? Хоолоо идэж эхлэхээс өмнө бусадтай хуваалцаарай. За энэ хүртэл хит их идэхээс сэргийлэх зарим аргыг та бүхэнтэй хуваалцлаа. Хоолоо сайн зажлах, 5 минут анхаарлаа өөрт тийш нь сарниулах гэх мэт аргуудыг туршаад үзээрэй. Тэгвэл дараагийн удаа бусад хоолны дэглэм барих хэм маягийг та бүхэндээ тайлбарлаж өгөхлөнө. Видеог маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа видеогоор уулзалтлаа. Түр баяртай.